Нууцлаг зүйлсээр баялаг атлаа тэдгээр нууцуудыг нь танин мэдэж болдог. Тийм л ертөнцид би хувьдаа дуртай хэмээн тэртээ 1986 онд 20 дугаар зууны сурт эрдэмтэн Карл Саган хэлсэн байдаг. Тэгээд тэрээр цааш нь үргэлжлүүлээ юу гэж хэлдэг вэ гэхээр бүх нууцуудыг нь мэддэггүй. Бүх нууцуудыг нь мэддэггүй тийм ертөнцид амьдрна гэдэг нь оюун ухаанд оршихуд тохиромжгүй гэж хэлсэн баг. Тэгээ мөн үргэлжлүүлээ юу гэж хэлдэг вэ гэхээр бүх нууцыг нь мэддэг. Нэгсэндээ тэнд ямар нэг байдлаар нууцлаг гэж хэлж болох зүйл нэг ч байхгүй тийм ертөнцид амьдрна гэдэг нь өөрөө уйтгартай бас ямар ч өрнөлгүй байх байхаа гэж хэлсэн баг. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг бидний одоо амьдарч байгаа энэ ертөнц маань магадгүй бидний хувьд хамгийн тохиромжтой ертөнц гэж хэлж болно. Магадгүй энэ нь нөгөө талаас ямар нэгэн санамсаргүй тохиолдол байх боломжгүй л гэсэн үг л дээ. Тэгэхээр зэрэг энд ирсэн байгаа та бүхнийг би ойлгохдоо яг л Карл Саган шиг энэ дэлхийг энэ ертөнцид дүүрэн байгаа тэр нууцлаг зүйлсийн талаар мэдхийг хүссэндээ ирсэн гэж бодож байна. Тэгээд магадгүй та бүхний дотор төрдөг нэг зарим нэг асуултууд байж болох юм те. Сансар окторуу гэж яг чухам юу юм болоо? Үүнд эхлэл бас төгсгөл гэж байдаг болов уу? Гариг ирэхээс одод галактик гэд энэ бүхэн яаж бүрэлдэж бий болсон юм болоо? Хар нүх, харанхуй матер, харанхуй энерги гэх юм. Эдгээр нь яг чухамдаа юу юм бол? ертөнц үнэхээр их цэцэрлэлтээс үүдэлтэй юу? ертөнц үнэхээр тэлж байгаа юу? Тэгээд дээрэс нь энэ их уудам орон зайд, энэ их сансрын уудам орон зайд хүн төрлөختөн бид ганцаархна гэж юу? Мэдээж өнөөдөр энэ тайзан дээрээс би та бүхэнд яг энэ бүх асуултуудын хариултыг өгөх боломжгүй. Гэхдээ энэ бүх асуултанд хариулт өгдөг шижлэг ухааны салбар байдаг. Үүнийг болохоор космологи гэдэг. Космос буюу орчлон ертөнц гэдэг үг байгаа. Логик гэдэг нь бол мэдээж та бүхэн аль хэдийн мэдэх бах, судлах гэсэн утгатай үг. Тэгээ нийлхээр орчлон ертөнцийг буюу ертөнц судлал гэж өнөөдөр ойлгож байгаа. Тэгэд орчлон космологи юу судалдаг вэ гэхээр зэрэг орчлон ертөнцийн үүсэл, тэгээд сансар ертөнд окторгууд байгаа бүтэц бүрэлдэхүүнийг, тэгээд тэдгээрийн хугацаанаас хамаарсан хувирал өөрчлөлтийг нь болон хэтийн ирээдүйн төлөв байдлыг нь хамтдаган судалдаг ийм салбарыг космологи гэж хэлдэг баг. Тэгэхээр сансар судлал, ертөнц судлал гэдэг энэ салбарын талаар бид нар хэр их мэддэг вэ? Бидний мэддэг зүйл юу юм бэ гэдэг талаар хэдүүлээ ярилцъя. Одоо ингээд магадгүй та бүхэн шөнө гадаа гараад тэнгэр рүү харах юм бол манай та бүхний одоо нүдэрээ харж чадаж байгаа энэ орчлон ертөнцийн дийлэнхийг нь буюу ойролцоогоор манай окторгууд байгаа нийт энергийг бид нар 100% гэж үзэх юм бол түүний ойролцоогоор 70 орчим хувийг нь харанхуй энерги гэдэг нэг энергийн хэлбэр эзэлдэг. 25 орчим хувийг нь болохоор зэрэг харанхуй матер эзэлдэг байгаа. Энэ болохоор материйн хэлбэр бас нэг төрлийн энерги байгаа. Харин үлдсэн 5% хүрэхгүй хувийг нь энгийн одоо бидний дунд сургуультай үздэг химийн үлэг системээс тогтох атомууд. Тэгээд зарим нэг хөнгөн элемент, устрогч гелий ч юм уу те ийм элементүүд эзэлдэг. Харин хүнд элементүүд нь хоорондоо атом молекул тэгээд цаашлаад гариг ирэхс од галактикуудыг ерөөдөө бүрэлдүүлдэг. Мөн бид өнөөгийн окторгууны талаар юу мэддэг вэ гэхээр зэрэг манай окторгуун нас болон хэмжээний талаар бид нар өнөөдөр мэддэг байгаа. Энэ бүхнийг бид нар мэддэг болохын тулд сүүлийн хэдэн 10 жилийн турших тасралтгүй онлайн болон туршилтын судалгаа, дээрээс нь ажиглалтын дата мэдээлэлээр үндэслэж бид нар манай окторгуун нас маань 13.8 тэрбум жил гэдэг ийм тооцоог хийсэн байгаа. Тэгээд дээрээс нь манай окторгуун хэмжээ буюу бидний өнөөдөр ажиглаж чадах окторгуун хэмжээ болохоор зэрэг 93 тэрбум гэрлийн жил гэдэг ийм тооцоог бид нар гаргаж авсан байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг бид нар ертөнцийн нэг цэгээс эсрэг талын цэг хүртэл ингээ гэрлийн хурдаар явхад бид нар 93 тэрбум жилийг зарцуулна гэсэн үг. Тэгээд дээрэс нь бид нар юуг мэдж байгаа вэ гэхээр зэрэг манай окторгуун маань өнөөгийн одоо яг бидний одоо амьдарч байгаа энэ цаг үед манай окторгуу
улам бүр хурдтгалтайгаар тэлж байгаа гэдгийг бид нар мэддэг. Тэгэхээр хурдтгалтай манай огторгоо хурдтгалтай тэлнэ гэдэг маань сансарт байгаа хоёр галактик бие биенээс тодорхой хурдаар холдож хөдөлж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар өнөөдөр энийг яагаад ингэж огторгоо маань тэлж байгаа вэ гэдгийг харанхуй энергитэй холбож тайлбарладаг байгаа. Харанхуй энергийн тэр нөлөөгөөр манай огторгоо маань тэлж байгаа, тэлэхдээ бүр улам бүр хурдтгалтай тэлж байна гэж хэлж байна гэсэн үг. Тэгэд харанхуй энерги гэдгийг бид нар яг үнэндээ өнөөдөр юу гэдгийг нь бол мэдэхгүй. Гэхдээ бид нар онлайн космологийн салбарт юу гэж хэлдэг вэ гэхээр бидэрт хэд хэдэн хувилбар буюу кандидатууд байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр кандидатуудын нэг нь болохоор зэрэг харьцангуй ерөнхий онолоос улбаатай вакуумын тогтмол утга бүхий энерги түүнийгээ бид нар болохоор зэрэг космологийн тогтмол гэдэг энэ ламда гэдэг хэмжигдэхүүнээр төлөөлүүлж бичдэг. Тэгсэн юу болсон бэ гэсэн чинь сүүлийн ялангуяа 2 жилд одоо яг дунд сургуульд сурж байгаа мөн оюутан байгаа залуучууд одоо анхаарлаа наашаа хандуулаарай. Би нэг зүйлийг та нарт уриалгах чинь энэ нь юу вэ гэхээр зэрэг Орчлон ертөнц тэгээ космолог судлал маань яг хамгийн халуун цэг дээр халуун үе дээр явж байгаа. Яагаад тэгэхээр зэрэг өнгөрсөн 2025 оны 3 сарын 19 одоогоос ердөө сарын өмнө Дэзи хэмээх энэ Америкийн нэгдсэн улсын Berkeley Lab гэж байдаг. Lawrence Berkeley үндэсний лаборатори гэж байдаг. Тэр лабораторийн удирдлагын дор Америкийн засгийн газраас санхүүжилт авч хэрэгждэг Дэзи гэдэг ийм хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөр маань болохоор зэрэг дэлхийн 70 гаруй орны 900 гаруй эрдэмтдийг удирдаад манай огторгын 3 хэмжээст бүтцийн ийм манай одоо сансар огторгын 3 хэмжээст ийм бүтцийг байгуулах ийм судалгааны төслийг өнгөрсөн 4 жилийн хугацаанд явуулаад 2025 оны 3 сарын 19-нд өөрсдийнхөө одоо үр дүнг олон нийтэд зарласан байна. Энэ зүгээр нэг одоо огторгоо ертөнцийн 3 хэмжээс бүтцийг байгуулахаас гадна өнгөрсөн буюу одоо сүүлийн манай огторгон сүүлийн 11 тэрбум жилийн хугацааны хувирал өөрчлөлтийг нь бас судалсан байгаа. Түрүүн би хэлсэнтэй манай огторгон маань 13.8 тэрбум жилийн настай гэсэн. Тэрний 11 тэрбум жилийн хугацаанд манай огторгон маань яаж өөрчлөгдөж ирсэн бэ гэдгийг энэ судалгааны баг судалсан гэсэн үг. Үүнийг яаж судалсан гэхээр зэрэг одоо энэ доод буланд харагдаж байгаа Америкийн нэгдсэн улсын Аризона мужид байдаг Kitt Peak National Observatory буюу Kitt Peak-ийн одоо орны төвд байрлах May-Owl гэдэг нэртэй энэ телескопыг ашиглаад энэ бүх манай огторгууд байгаа нийт ойролцоогоор 18 сая тэнгэрийн эрхсийг объектуудыг судлаад одоо бидний энэ харж байгаа 2 хэмжээс зураглалыг бий болгосон гэсэн үг. Энэ маань болохоор зэрэг одоо бид нар бол өөрсдөө энэ зурагт харагдаж байгаа энэ одоо нуман хэсгийн одоо тэр доод үзүүр дээр нь байна гэж төсөөлнө. Тэгээд энэ зураг дээр харагдаж байгаа одоо энэ судас шүрмэс юм шиг харагдаж байгаа энэ бүх зүйлүүд маань үнэндээ галактууд байгаа. Ямар ч од харагдах боломжгүй дан галактууд гэсэн үг. Тэгээд энийг болохоор зэрэг бид нэр дэлхий дээр байгаа ийм телескоп ашиглаад 3 хэмжээс зураглалыг нь бий болгосны 2 хэмжээст одоо буюу одоо зүсэлт хийсэн хэсгийг нь өнөөдөр би та бүхэнд энд харуулж байна гэсэн үг. Тэгээд энэ судалгааны баг ямар сонирхолтой үр дүнг гаргаж авсан бэ гэхээр харанхуй энергийг би түрүү хэлсэндээ космологийн тогтмолоор төлөөлүүлдэг гэсэн. Тэгсэн чинь саяын судалгааны баг сүүлийн 4 жилийн туршид хийсэн судалгааныхаа үр дүн дээр үндэслээд юу гэж одоо бид нарт хэлж байгаа вэ гэхээр харанхуй энерги буюу космологийн тогтмол гэж үзэж байсан энэ харанхуй энерги чинь үнэндээ тогтмол биш юм биш үү? Хугацаанаас хамаарч өөрчлөгдөд байгаа юм биш үү гэдэг ийм судалгааны үр дүн танилцуулсан. Тэгэхээр ерөөдөө энд бол айгүй сонирхолтой зүйл явж байгаа. Тийм болохоор би түрүү хэлсэнтэй ахлах ангийн болон оюутнууд ер нь энэ салбарыг сонирхдаг бүх хүмүүс энэ чиглэл рүү чиг тавин анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд одоо энэ зураг дээр харуулж байгаа улаан цэг маань болохоор зэрэг харанхуй энергийг
космологийн тогтмол байдлаар бидний ойлгож ирсэн одоо ойлголт. Харин энэ ногоон мужаар харуулсан дүрсэлсэн цэг нь болохоор зэрэг бодит ажиглалтын дата мэдээлэл түүнийг статистикийн аргаар боловсруулсан үр дүн байгаа. Тэгэхээр улаан цэг болон энэ ногооноор дүрсэлсэн муж хоёр маань хоорондоо тодорхой зайтай байна гэдэг маань манай бидний ойлгож ирсэн харанхуй энерги маань космологийн тогтмол буюу тогтмол утгатай вакуумын энерги биш юм байна гэдэг ийм санааг илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр цаашаа юу болж байгаа вэ гэхээр зэрэг мэдээж хүндрэлтэн одоогоор харанхуй энерги, харанхуй матери гэж чухам юу болохыг мэдэхгүй байгаа. Харин бидний мэдж байгаа нэг зүйл маань юу вэ гэхээр манай окторгуу маань ямар ч байсан хурдгалтай тэлж байгаа юм байна гэдгийг л мэдчихнэ гэсэн үг. Тэгэхээр манай окторгуу маань хурдгалтай тэлж гин гэдгээс бид нар ямар логикийн гаргалгаа гаргаж болдог вэ гэхээр манай окторгуу маань тэгвэл хугацааны нэг тодорхой нэг акшнд жижигхэн байсан юм биш үү те? Өчүүхэн жижиг хэмжээстэй байсан биш үү гэдэг ийм логикийн гаргалгаа гаргаж болно гэсэн үг. Тэгэхээр энэ бүхэн хаанаас эхэлсэн бэ гэдэг асуултанд бид нар юу гэж хариулдаг вэ гэхээр it all started with the big bang буюу бүх зүйл их тесрэлтээс эхэлсэн юм биш үү гэдэг ийм их тесрэлтийн онлын байж болох логик гаргалгааг хийдгээ гэсэн үг. Тэгэхээр их тесрэлт гэдэг маань манай окторгуун хамгийн анхны тэр одоо хугацаа явж эхлэх тэр мөчийг бид нэр ярьж байна гэж ойлгож болно. Тэгэхээр тэр их тесрэлт явагдаж байгаа тэр анхны цаг үеийг болохоор бид нар одоо энэ улаанаар дүрсэлсэн байна, улаан тойргоор. Энийгээ болохоор зэрэг бид нар quantum era гэж нэрлэж байгаа. Манай энэ удаагийн сайконы уран маань тийм байгаа шүү дээ. Энэ бол бид нар бол quantum era-гийн талаар өнөөдөр энэ газар ярьж байгаа. Тэгэхээр энэ quantum era гэж бидний хэлээд байгаа энэ үед манай окторгуун хэмжээ ямар байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. За тэгэхээр quantum era гэж хэлж байгаа энэ их тесрэлтийн үе одоо орчлон ертөнцийн ихэнх үед манай окторгуун хэмжээ болохоор ойролцоогоор 10-ын хасах 23-аас 24 зэрэгт метр гэдэг ийм хэмжээ гардаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг за бид нар 1 см гэдэг хэмжээсийг мэднэ те. 1 см гэдэг хэмжээсийг бид нар эхлээд тэр бум хуваагаад дахиад тэр бум хуваагаад дахиад 1 сая удаа хуваасантай тэнцвүүц тийм хэмжээтэй байсан гэсэн үг манай окторгуу маань. Нэгсэндээ та бүхний бидний өнөөдөр энд байгаа ертөнцийн маань хугацааны тэр ихэнх акшнд 1 метрийг тэрбум хуваагаад дахиад сая удаа хуваасан тийм хэмжээтэй байсан гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг манай окторгуун хэмжээ маань энэ quantum era-гийн үед болохоор атомын цөмөөс 100 сая дахин жижиг байсан гэсэн үг. За тэгэхээр энэ quantum era-д яг ямар физик процесс явагддаг вэ гэхээр мэдээж тэр үед бид нар бол өөрсдөө орших боломжгүй. Энэ үеийг бид нар яг компьютер симуляцийн арга ашиглаад яаж дүрсэлдэг вэ гэхээр одоо яг энэ зурагт гарч байгаагаар ийм quantum fluctuation буюу квант хэлбэлзэл гэдэг зүйл тэнд явагддаг гэж үздэг. Тэгээд энэ нь яадаг үзэгдэл вэ гэхээр зэрэг үзэгдэх болон үл үзэгдэх бөөмсүүд, квант бөөмсүүд харилцан бие биенийгээ устгахдаа яах вэ гэхээр зэрэг оргуу хоосноор устгацдаг. Тэгэнгүүтээ оргуу хоосноос үзэгдэх бөөмс гараад ирдэг. Тэгснээр дахиад оргуу хоосноор алга болчдөг. Тэр нь яаж юм гэхээр үзэгдэх болон үл үзэгдэх бөөмс хоорондоо харилцан үйлчлэлд ороод бие биенийгээ устгадаг. Эсвэл бие биенийгээ хоосноос бий болгодог гэдэг ийм quantum fluctuation гэдэг ийм ойлголт, ийм физик процесс тэнд явагддаг гэж үзсэн. Тэгэхээр айгүй сонирхолтой тийм үү? Бид нар quantum era-гийн талаар ойлгоцсон байдаг. Тэгсэн чинь өнөөдөр өөрөөсөө энд суугаад байдаг. Тэгэхээр яаж тэгвэл энэ бүх процессууд буюу яаж одоо атом бидний мэддэг түрүүн хэлсэнчлэн химийн үлэг системийн элементүүд бий болдог вэ гэхээр их тесрэлт болохтой зэрэгцээд манай окторгуу маань тэлж гинэ гэдэг их тэлэлт гэдэг ийм зүйл орж ирдэг. Үүнийг бид нарт юу гэж хэлдэг вэ гэхээр cosmic inflation буюу инфляцийн эрен үе гэж хэлдэг байна. Инфляцийн эрен үе хизээ эхэлдэг вэ гэхээр зэрэг яг их тесрэлт болохтой зэрэгцээд их тесрэлт болон инфляц хоёрыг бид нар харилцан бие биенээс нь салгаж ойлгох боломжгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зэрэг их тесрэлт болохтой зэрэгцээ манай окторгуу маань асар том болж тэлж байгаа. Тэгээд
инфляц явагдаж дуусахад манай огторгуу маань ямар хэмжээтэй болдог вэ гэхээр ийм жүржийн хэмжээтэй болдог. Ойлгож байна уу? Хугацааны 0 буюу хугацааны хамгийн бага утганд манай огторгуу маань квант флуктуац гэдэг тийм квант шин чанартай квант эрагаас тесэрсэн тесрэлт явагдаад хугацааны 10-ын хасах 33-аас 36 секундын дараа 10-ын хасах 33-аас 36 секундын дараа манай огторгуу маань ердөөл ийм оранж одоо энэ болохоор жүрж байгаа. Жүржийн хэмжээтэй болно гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зэрэг одоо манай огторгуун хэмжээ атомын хэмжээнээс 100 сая дахин бага байхад квант шин чанартай квант флуктуац гэж яриад байгаа тэр үл үзэгдэх болон үл үзэгдэх бөмбөсийн харилцан үйлчлэлд орж исэн огторгуу маань ердөө 1 секундыг 4 удаа тэр бөмбөд хуваасан секундын дотор ийм хэмжээтэй болж томорно гэсэн үг. Тэгэхээр эндээс бас нэг сонирхолтой санаа гарч ирж байгаа зүйл нь юу вэ гэхээр тэгээ хизээ тэр атом хизээ тэр одоо тесрэлт болоод инфляц явагдаад манай огторгуу маань ийм хэмжээтэй болчихж байгаа юм бол яаж гариг ирэхээс од галактикууд тэр бүхэл галактикийн бөөгнөрөл тэгээд хар нүх өөр юу байдгийг те тэр бүхэн бий болж байна вэ гэхээр тесрэлт маань болсон дууссан. Хэдийгээр их тесрэлт маань дууссаны дараа огторгуун хэмжээ маань ийм жүржийн хэмжээтэй байгаа ч гэсэн цаашаага ертөнц маань үргэлжлүүлээд тэлсэн хിവэрэл байсан гэсэн үг. Тэгэхээр зэрэг их тесрэлт болоод инфляцийн 90 үе дууссаны дараа манай огторгууд маань тодорхой хугацааны турш цацраг буюу сансрын одоо цацраг давмгаалсан үеуд байсан. Тэгээд тэрний дараагаар нөгөө квант шин чанартай байсан флуктуацууд маань квант бөмбөсүүд маань тэлэлтийн дараа классик буюу ямарваа нэг байдлаар бөмбөсийг бүрэлдүүлж эхэлсэн. Бөмбөсүүд гэдэг маань игэл бөмбүүдийн тухай ярьж байгаа гэсэн үг. Тэгээд игэл бөмбүүдийг бүрэлдүүлсэний дараа игэл бөмбүүд маань ихэнх хэсэгтээ тодорхой цацраг хэлбэртэй байжгаад гравитацийн орны буюу татах хүчний нөлөөгөөр хоорондоо хумигдаж хоорондоо нэгдэх ийм процессын үр дүнд анхны оддын тоосонцорч гэдэг юм уу. Тэгээд од үүсээд оддууд маань хоорондоо харилцуулаад ингэж явсаар байгаад галактикууд маань бүрлдэж эхэлсэн. Тэгээд матер давмгаал галактикууд маань хэсэг хугацаанд матер давмгаалсан буюу одоо ийм сансрын бүтцүүд бий болсон ийм 90 үеийг тулсан гэсэн үг. За тэгээд эцэст нь болохоор зэрэг манай огторгуу маань матер давмгаалж агаад тодорхой нэг хугацааны дараа харанхуй энерги давмгаалсан бидний өнөөгийн энэ үе рүү ирсэн гэсэн үг. За тэгээд би та бүхэнд нэгэн асуулт тавиад өнөөдрийнхээ яриаг дуусгая. Бажаарай. Тэгэхээр яриагаа бас тодорхой энэ слайдаар дүгнэж дуусгая. Энэ юу вэ гэхээр бидний эхлэл маань квантум эра буюу их тесрэлтээс эхлэлтэй байх нь. Тэгээд манай огторгуу маань 13.8 тэрбум жилийн хугацаанд хувирж өөрчлөгдөж явсаар байгаад өнөөдөр 93 тэрбум гэрлийн жилийн хэмжээтэй болтлоо томорсон байх нэ. Тэгэхээр миний та бүхэнд тавих байгаа асуулт маань юу вэ гэхээр бид үнэхээр нэг атом дотор оршдог байж болох уу? За тэгээд энэ асуултыг та бүхэнд тавиад яриагаа өндөрлөе. Баярлалаа.